Амгалан айлтгая. Юуны өмнө 9 сард цаг гаргаж уулзсанд баярлалаа. Тухайн үед танд утааг шийдэх боломж болон шийдэл тэгээ хэдийн хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Жил болгон байшин гэрээг дулаалах арга хэмжээ хэрэгжүүлснээр цаашдаа 2028 он гэхэд нийслэлийн агаарын бохирдол 50-аас дээш хувиар буурах боломжтой байна гэсэн шийдлийг танд танилцуулсан. Тэгээ энэнийхээ хүрээнд танд өнөөдөр хоёр зүйл дээр асуулга явуулсан. Эхнийх нь 2017 онд баталсан засгийн газрын 98 дугаар тогтоол. Агаарын бохирдлыг шийднэ гэх 8 жилийн хөтөлбөр боловсруулсан. Хоёрдугаарх нь хаврын чуулганаар миний бие ахалж агаад ажлын хэсгээрээ хурлын тогтоол батлуулсан. 2025 оны улсын хурлын 57 дугаар тогтоол байгаа. Энэ хоёр зүйл дээр хэрэгжилтийн талаар танаас асууя гэж бодож байна. 98 дугаар тогтоолын хувьд бол 4-1-2 дээр нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоож яндангийн тоог нэмэгдүүлэхгүй. 4-1-6 цахилгаан хаалгаагаар ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх гэж тусгасан боловч өнөөдөр цахилгаан хаалгаагаар шилжээд утааг бууруулж байгаа өрхүүдийн цахилгаан хангалтгүй байна, чанар нь хүрэлцэхгүй байна гэсэн асуудлууд их байна. 4-2-6 дээр гэр байшингийн дулаалгыг сайжруулж, дулааны алдагдлыг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн засгийн газрын зүгээс бодиттой төсөл арга хэмжээ бол хэрэгжээгүй гэж ойлгож байна. Миний хувьд Улаанбаатар энийг сүүлийн 3 сарын хугацаанд төвийн 6 дүүргүүдээр тойроод явж байна. Маргааш нас сонгоны хайрхан дүүргээр яваад дулаалах зөв мэдлэг мэдээллийг мэргэжлийн байгууллагууд, олон улсын холбооны байгууллагуудаас хүргүүлэх гэсэн байдлаар та бүхний ажлыг дэмжиж явж байна. Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр боловсруулалтын хэрэгжүүлэх. Дээрээс нь агаарын бохирдлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлд татварын хөнгөлөлт үзүүлэх. Хот байгуулалтын яамнаас сангийн сайдад бичиг хүргүүлсэн байгаа гэж ойлгосон. Энэ шийдлийг зэ гаргахаар байгаа бол 4-5-5 дээр агаар орчны бохирдлын улмаас үүсэх өвчлөлийг бууруулна гэсэн зорилтыг тавьсан. 5-1 дээр агаарын бохирдлыг 80-аас дээш хувиар бууруулна гэсэн 8 жилийн хөтөлбөр дээр зорилгын шалгуур үзүүлэлтийг тавьсан байгаа. Өнөөдөр ерөнхий сайд хариулна. За ер нь ногоон санхүүжилтийг дэмжих, ногоон шилжилтийг дэмжих нь ялангуяа манайх шиг энэ агаарын бохирдлогтой улс хотын хувьд, Улаанбаатар хотын хувьд бол зохис бодлого хэрэгтэй. Ийм учраас зөвхөн санхүүжилтээс гадна, санхүүжилтийн эрх зүйн орчноос гадна бид энэ орон сууцжуулах урт хугацааны, дунд хугацааны одоо түлш болон одоо дулаалгын зохис шийдлих за богино хугацаанд одоо энэ түлш ойрын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах юм шинжилгээ шаардлагатай байгаа. Тэгээд доктортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи баримт бичгийг шинжлэх үүргэхийн ажлын хэсгийг сангийн яам, Монгол банк санхүүгийн зохицуулахаараа бус байгууллагад орсон байгууллага ажиллаж байгаа. Одоогийн англи шалгуурыг зүүн даазуулан Европ олон банкны таксономитой харьцуулсан судалгаа одоо хийж ажиллаж байна. Ийм учраас бас таны нөгөө Сингапурт энэ талаар бид гэрээ байгуулж, карбон кредитийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Энэ бол ногоон шилжилтэнд одоо ногоон санхүүжилтийг олж авахд энэ дулаалагч дээр одоо ногоон орон сууц ер нь товчхондоо бол Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, утааг бууруулах, энэ карбон гаралтыг бууруулах, яндангийн тоог бууруулах ийм зохис шийдэл хэрэгтэй. Энэ чиглэлээр банк санхүүгийн байгууллагууд бас карбон кредитийн ажил хийж байгаа. Энийг бол бид орон сууцжуулалтын банктай холбож шийдэхээр төлөвлөж ажиллаж байна. За энэ дээр бас татварын хөнгөлт бол энэ ногоон барилга ба дулаалгыг дэмжсэн энийг хийж байгаа өөрх айлуудад татварын хөнгөлт чөлөөлт үзүүлдэг ийм хуулийн төслийг хувийн орлогын албан татварын хуулийн төсөлд энэ заалтыг оруулсан. Тэр ногоон барилгын стандартад нийцсэн орон сууц худалдаа авах, барих энэ үйл ажиллагаанд бол татварын хөнгөлт үзүүлэхээр манай татварын реформын ажил хэсэг байгаа. За гэр хорооллын айл өрх бол дулааны алдагдлыг бууруулах. За нэмэлт тодруулга 1 минут Лувсан Чамжигс гишүүн. За баярлалаа. Ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо. Карбон кредит дээр хэрэгжүүлнэ гэдгийг бол дэмжиж байна. Гэхдээ энийг хэрэгжүүлэхийн тулд бид нэр хэмжих, тайлагнах, баталгаажуулах буюу MRV тогтолцоонд байх ёстой. 50 дугаар тогтоол дээр үүнийг хэрэгжүүлээ гэдэг үүрэг өгсөн байгаа. Сингапуртээ бид нэр эдийгээр хилцээр хийж байгаа боловч энэ MRV, үндэсний MRV байхгүй байх юм бол карбон кредитийг хэрэгжүүлэх боломжгүй байна. Тэгэхээр энийг хэрхэн ажиллаж байгаа юм бол сангийн яам дээр энэ дээр гаргалгаа байгаа юм бол байхгүй бол энэ дээр нас дэмжиж ажиллахад бэлэн байна. Татварын хуулийн дээр бас байшин гэрээ дулаалсан өрхүүдэд бол татварын буцаа олголтыг олгоно гэсэн заалт туссан байгаад баяртай байна. Тэгээд энэ чуулганаар багтаад хэнийг батлах боломжтой болов. Ерөнхий сайд хариулна. За
Лусан жамж гисүнтэй санал нэг байна, маш зөв. Гэхдээ энэ бас нөгөө уур амьсгалын өөрчлөлт болон карбон зах зээлийн дэлхийн нийтийн чиг хандлагатай уялдуулаад явбал санхүүжилтийн болон ногоон шилжилтийн бодлого зохицоороо шийдэгдэх дэмжлэг тусалцаа авах, эх жил болох одоо дэлхийн зөвлөлтийн эсрэг COP17 зохион байгуулагч гэсэн энийг нэг хэсэг нь болгож ажиллах зорилгоор энэ ажлууд явж байгаа юм. За тэгэхээр сангийн яам биш эдийн засгийн хөгжлийн яам дээр уур амьсгалын өөрчлөлт ба карбон зах зээлийн хүрээнд Монгол улсад агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлсэн. Ялангуяа энэ гэр хорооллын дулаалгын асуудал ч гэсэн тэргүүлэх ач холбогдолд орж байгаа. Ер нь бүгд Солонгос улстай, Сингапуртай, Швейцартай Парисын хэлцээрийн 6 дугаар зүйлийн дагуу хамтын ажиллагааны хэлцээр байгуулж хэрэгжилтийг хангах хамтарсан хороо байгуулахаар төлөвлөсөн. Энэ нөгөө карбон зах зээлийн бүртгэлийн механизмыг бий болгох суурь болно. За энэ бүртгэлийн механизм нь ер нь яг хэмжин тайлаг нь бол ерөөсөө смарт буюу бүх төлөвлөлтийн суур зарчмууд шүү дээ, measurable байна.